Spy X Family, Code White. Мэдээж энэ залуу бол Весталис улсын хамгийн чадварлаг тагнуулч Бүрэнхий хочид Lloyd Forger. Харин түүний эхнэр өргөстгүүнч хочид алуурчин Yor. Тэдний охин бодол уншдаг Anya. Тэдний нохой ирээдүйг урьдчилан хардаг Bondo. Тэд жинхэнэ гэр бүл биш бөгөөд бие биенийхээ ямар чадвартайг ч мэдэхгүй гэдгийг өмнөх ангиудаар харсан бизээ. За, эхэлцгээе. Стрикс ажиллагаа үргэлжилсээр Anya маань хичээгээд ойлгодоггүй хичээлдээ сууж байтал Хенри багш хэлж байна. За, чапакууд минь дараагийн 7 хоногт хоолны тэмцээн болно. Захирал өөрийн биеэр ялагчийг тодруулах бөгөөд 1-р байранд орсон сурагч Стелла одоор шагнагдах юм шүү гэдэл. Anya маань одоогоор сургуулиасаа ганцаархнаа нэг ширхэг Стелла од авчихсан байгаа. Энэ удаад дахин боломж гарлаа гэд баярлаад учир нь 8 Стелла од авбал Стрикс ажиллагааны том зорилго нь бараг л бүтэж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ үед манай Бүрэнхийг Стрикс ажиллагаанаас чамайг хассан. Одоо чи том нууц ажиллагаанд явнаа л гэж байна. Юу яриад байгаа юм бэ? Манай ажиллагаа нэлээд ахицтай явж байна гэхэд угаасаа дээрээс ийм тушаал өгсөн болохоор оронд нь хошууч Дэвлийг томилсон. Хэрвээ Стрикс дээр ямар нэгэн ахиц гарсан бол урдаас нь хэлэх үгтэй байх байсан л гэж байна. Тэндээсээ гараад явж исэн чинь Бүрэнхийд маань ухаанаа алттал дурлсан Фионотой таарад юм ярьж байтал малгай нь хийсэд тэгээд яг малгайг нь авах гэж байхад нь Ёр санаандгүй хараад энэ үед нь ядаж байхад тэдний ажлын эмэгтэйчүүд ирчүүд ёстой юм уу штэ. Бүгдийн сайн анзаарч авахгүй болвол хуурын шүү, хуурна, худалч штэ эдэргээл ярьж байхад нь харчихсан. Тэгээд угаасаа холоос харсан болохоор хин л малгайг нь авах чаан байна гэж харахгүй штэ. Араар тавиад айн л гэж бодсон баг. Anya маань гэртээ ирээд л манайх дараагийн 7 хоногт хоол хийх хуралдаан болно гэсэн. Тэгээд хамгийн гоё нь захирал шалгаруулад 1-р байранд орсон хүүхэд Стелла одоор шагнуулах юм гинэ гэдэл хэлэхэд Бүрэнхий маань энэ идтэйгээ Стрикс ажиллагаагаа үргэлжлүүлмээр байгаа учраас Стелла од авч ажиллагаандаа ахиц гаргуул удирдлагуудад хэлэх үгтэй. Намайг энэ ажиллагаанаас хасахгүй байх гэж бодоод захирлын дуртай хоолыг төрсөн нутаг Фриксийнхэн Меремерэ гэдгийг танилцуулгаас нь өмсчихсэн болохоор тийшээ явахаар олцоодог. Ёорч бас хамтдаа явна. Учир нь тэр ресторан зөвхөн гэр бүлд үйлчилдэг юм байна лээ. Ингээд манай хэд вагондоо сууцгааж Меремерэгийн аялалдаа гарч жинкүү утгаараа адал явдал эхэллээ. Вагон явж байхад Anya маань "Шэмэр байна" гэд "Аваа ээжээ би ганцаараа явж чадна штэ" гэд Бондотойгоо ариун цэврийн өрөө ороод гараа угааж байтал угаалтуурын хажууд нэг түлхүүр байна. Юун түлхүүр вэ гэсэн чинь Бондо шууд ирээдүг хараад 8 тоот өрөөнд ороод чемоданыг онгойлгох юм байна. Тэгээд тэнд маш том эрдэнэс байгаа гэл. Anya шууд Бондогийнхоо ирээдүг хараад ямар гоё юм бэ? Эрдэнэс олсон гэдэл хичнээн бодол уншдаг ч гэсэн жаахан юм шүү дээ Anya маань. Мэдээж салгалж яваад тэр газараа олоод чемоданыг нь онгойлгохтол юун эрдэнэс? Зүгээр жижигхэн шоколад байдیں۔ Гайхаад "What? Энэ эрдэнэс гэж юу? Огт тэгэж харагдахгүй л байна да" гэсэн чи тэр агуулгад нь 2 баачка ороод ирсэн. "Чи стас халан юм аа. Өнөөдөр зурхаагаа уншаагүй мүү? Юм хумаа хайж мартна гэсэн байгаа сте. Хурандаа мэдүүл чи зүгээр дуус болно шүү" гялс олъё гэтэл Anya нөгөө чемодана буцаагаад хаах гэж байгаад сандарсандаа шоколад нь газар унангаа алдаад тэрийг нь барьж авах гэж байгаад залгиад наачтیں۔ За ер нь бол идчихсэн л гэсэн үг л те. Тэгээд буцааж нөгөө чемодана байранд нь тавиад нөгөө хоёр чинь хайрцагт нь чухал юм нь байхгүйг мэдээд Anya зүхтаж байгааг эзэн гэдг нь баригдаад нөгөө хоёр чинь авах гэж дайраад Anya маань асгарт л уйлаад ангаагаад "Аава ээжээ" гэж ойрлоод хаалга нээх гэтэл тийм ээ. Бид яг ингэж бодоод санаалаад наад хаалгыг чинь төгчгсөн байгаа. Чи одоо гарах ямар ч гарцгүй дэмүүд бяцхан чөтгөр минь гэсэн чинь Ёр маань шууд түгжээтэй хаалгыг нэвдэл ороод ирж байгаа юм чи. Тэгснэ "Та нар яасан гинэ? Миний охиныг айлгсан ингэсэн үү дээ? Anya, миний охин үдэ түр анжаагаарай" гэд тэр хоёрыг боолгож тавина да. Зорсон газраа иртэл вау л да. Үнэхээр байгаль агаар харагдах байдал маш гоё. Тайван гайхалтай газар байсан. Ресторан дээрээ очиод гой амттай хоолнууд захиалаад Меремерэгээ авах гэтэл та нар өстой азтай ан шүү. Ганцхан л үлдсэн гэж байна. Ашхүүдээ гэсэн шиүн бодоод Меремерэгээ идэх гэтэл гаднаас бүр "Түстаас түмпэн шанаг" гэдэл мангар хэрцгий ууртай царайтай хурандаа снайдл болон тэдний цэргүүд ороод ирсэн. Тэгснээ бүр ийм хоолнууд тэгээд амттанд Меремерэ гэхэд sorry хурандаа манайх зөвхөн гэр бүлдэл үйлчилдэг штэ гэсэн чи арай л дээрлэх үү. Сая юу гэсэн бэ? Надад үйлчлэхгүй гэсэн үү?
Эсвэл миний чих буруу сонсоод байна уу? Энэ бүсэд манайхан хяналт тавих ёстой. Хэрвээ хүсгүй байвал бид нар та нарын энэ газрыг бас шууд хаалгачиж чадна штэ эдэргээд бүр томроод яа харахгүй үйлчлэхээс өөр аргагүй болгож байгаа юм чи. Гэхдээ эрхмээ мэри мэн дуусчихсан гэтэл тэр ширээн дээр байгаа юу юм? Харин хамгийн сүүлийнх нь байгаа юм аа гэсэн чинь. Тэгвэл тэр хөндөгдөөгүй байна. Тэрийг авчир гэд бүр арай л дээрлэх үү. Бүрэнхий мэн за ёстой уучлаарай эрхмээ. Би хаах холоос гэр бүлэрээ ирээд охиндоо энэ амттан идүүлэх гэтэл та авчлаа. Үнэхээр та амаар байгаа бол хоёулаа нэг амттан амтлаад орцыг нь таасан намыг гэлээ. Даач манай бүрэнхий бүх орцыг нь зөв бичсэн ч гэсэн хурандаа бүр орц грамм хэмжээ юутай хэтэнд бичсэн. Тэгээ яалцсан зүүн баачка. Тогооч ясан дахиж асуудал үнэхээр уучлаарай маргааш энэ амттан байна гарахгүй. Учир нь орцууд нь бүгд байхгүй гэхэд бүрэнхий тэгвэл орцуудыг нь бид нар цуглуулад ирья. Та хийгээд өгөөч гэд гуйгаад бүх орцыг нь бичүүлж аваад нилээн хэдийн цуглууллаа. Оранжны сироп болон черритэй ликер хоёр л дутаад тэр нь олддгүй. Энэ үед нэг имээ ирснэ. Залуу минь хөөрхий их нэртэй ганц уруулын будаг бэлэглээч гэхэд Йорд нэгийг авч бэлгэлэхэд цаад чинь бүр хардаад за Яна энэ хизээ надад бэлэг өгдөг байлаа. Яагаад гинэт зам нь өөрчлөгдөд байна? Дээрийн уулзсан эмэгтэйтэйгээ намайг араар тавиад байгаа юм байх та. Надаас салах гэж байгаа юм байх та гэд 9 бусан юм бодноо. Ёрыг ариун цэврийн өрөө орох хооронд Аня бүрэнхий хоёр хайгаад байсан оранжны сиропоо хүмүүсийг залилж мөнгө олдог, буудаж хождог тоглоомноос хожоод Аня тоглоом тоглож байх зуур Ёр уугаад за. Уг нь зайлуул яасын ийсийн надаас салах гээд байгаа мүү гэд асуух гэхээр зориг нь үрхгүй. Тэгэд бүр тэнд байсан газраас нилээ их мөнгө төлөөд согтуурлах ундааны зүйл авч уугаад согтоод агсан тавиад та намайг хуураад байгаа мүү? Үннээ хэлээ. Би таалагдахгүй байгаа мүү? Эсвэл би чамайг өөр хүүгэнтэй байхыг чи харсан штэ гэл бүр баллан за. Сэрснийхэн дараа Аня амар хөөрхөн за ухаанс хийлээл аав ээж хоёр үл ойлголцоод байна гэдгийг мэдээд аав ээж Аня алсыг харагч дээр суумаарэ гэж худлаа хэлээд өөрөө суухгүй тэр хоёрыг суулгаад Йормэн Лойдасан та намайг араар тавьж хуураад байгаа мó? Би таныг өөр эмэгтэйтэй байхыг чинь харсан гэдэл хэлээд хайна. Бүрэнхий мэн. Би юу гэж чамайг хуурах вэ? Хоёулаа чинь бие биедээ зовсон ч жаргасан ч хамтдаа гисэн амлалт өгсөн биздээ гэд гар марын байрсан чинь Ёрч угаас амар ичимхий болохоор зайлуул сандарсандаа алсыг харагчаас сенсортл нь өшөглөж байгаа юм чинь. Ингээд манай хоёр ашгүй ойлголцлоо. Аня Ёр бондо гурвыгаа хонох буудалдаа үлдээчээд бүрэнхий черритэй ликороо өөрөө хайхаар хитэдэн газар руу нууцаар хуйл бусаар нэвтэрсэн хэдий ч тэнд байгаа бүх газарт байдаггүй. Хэрвээ тэр ликорыг л олохгүй бол мэрэмэрэ хийж чадахгүй Аня маань Стелла авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ стрик ажиллагаа дуусгах гэдэг. За тэгээд бүрэнхийгээ удирдахч буюу даалгавар өгдөг Сильвиан бусад тагнуулчтайгаа хуралдаж байна. Өмнөд албан улс руу жижиг хэмжээтэй хальсыг яг одоо хурандаа снайдл болон түүний цэргүүд маш том хөлгөөр хүргэх гэж байгаа. Тэгээд энийн тийшээ очивол шууд дайн болох учраас маш том даалгаварт бүрэнхийд нэмэлтээр бусад тагнуулчдыг тослохыг өргөдөхөд бүрэнхий тайртай пиано бол шууд бүрэнхийтэй хамт нэг даалгавар гүйцэтгэн гэж юу? Тийм ээ. Хайртайгаа хамт даалгавар гүйцэтгэн гэдэг нэр төрийн хэрэг. Би гүйцэтгэн. Би явна гэд өгч сонсохгүй яран сандран явсаар. Пиано гэхдээ бүрэнхийд үнэхээр хайртай л да. Фригис тарин бүрэнхий ойрхон газруудаар явсан ч ликор олцсонгүй. Эндээс жаахан зайдуу тосгонд байгаа байхаа. Би шөндөө яваад ирнэ. Та нар амраад байж бай гэхэд Аня би хамт явъя. Эн чин гэр бүлийн аялал үсттэй гэхэд хэрэггүй та нар ядарнаа гэхэд Аня маань нэлэх юм болохоор гомдоод өрөөндөө бондотойгоо байж байтал бондо ирээдүг дахиж хараад Аня бодлыг нь уншихад ойрхон тосгонд нь ликор байгаа. Тэгээ тэрийг нь авчвал гэсэн бодол орж ирээд цонхоор гараа авчдаг. Ивэдээ тэгээ бүр нөгөө ликороо нандинаж цүнхэндээ хийгээд л баярлаад алхаж байтал угаасаа нөгөө хальсан нь алдагдсан гэдгийг мэдсэн болохоор муу талын цэргүүд яагав нөгөө вагонд байсан хоёр бүтлгүү энэ удаад Аз таарч бондог ганц цохиж унгаад л Аняг минь аваад явчихын тэр. Харин бүрэнхий Ёр хоёр тэр хоёрыг цонхоор гарсныг мэдээд яг араас нь явж байгаа тусгай албан тагнуулын хувцсны эсхийг хараад мэдэж авдаг. Харин пиано дүрээ хувиргаж буудлын үйлчлэгчийн дүрээр бүрэнхийд туслахаар боллоо. Бүтлгүй Дометри Лука хоёр маань шоколад идсэн Аняг хэрцгий снайдл дээр авчирхад Аня шууд чи юм уу миний амттан хулгайлсан хүн байна. Чи хамгийн шилдэг дайрамч нь үү гэсэн чинь чиний амттан гэдгээс өмнө
Чи бидний шоколадыг эзэн шүү дээ охин минь. Шоколад эзнээс хойш баасна уу гэдэм. Шок за. Аня гайхал. Баасаа гэсэн чинь яг энэ үед Снайдл дотроо энэ охин бидний шоколаданд байсан хальсыг хамт идчихсэн. Тэр бичил хальсыг авч хаад энийг алан гэсэн бодол. За тэгэл айгаад Аня хизээж бааж байгаагүй гэж хэлжтий. Үнэн хөөхөн угаасаа баасан гэвэл өгчин баах гэд байна гэвэл баалгачаад ална. Тэгэхээр баахгүй байж ч ламид үлдэнэ гэсэн үг. Тэгсэж зайлуул шууд гидснүүдүүд баах гэд үнэн хөвгчлээ за. Тэгснээ бас үгүй баахгүй шүү тэгсээрээ л гэж юм. Бүрэнхий ёр хоёр маань тэр хаваар явж байгаад хуучны цэргийн ангийн онгоцонд ороод холбоог нь хасаахад яг тэр хэдийн байгаа холбоог хിവэр байж таарад сонстол Аня цаана дугарч байдаг. Угаасаа Аняч хайж байгаа нөгөө чухал бичил хайлсыг тэр онгоцноос авах даалгавартай болохоор ёрыг үлдгээд ганцаараа явах болсон чинь ёр маань үгсэн ч сэгсэн ч хамтдаа л байгээд нууцаар онгоцонд нь орхоо мэдлгүй яхав дээ ёр шүү дээ ёр. Пиона харин бүрэнхий тусалж тэдний бас нэгэн холбоонд орж саад болсон хүмүүсийг нь ухаан алдуулаад нөгөө хүлгэн яг эндээс хэдэн километр зайтай байгаа талаар мэдээлэхэд бүрэнхий мэн. Баярлалаа Пиона. Чамд найдаж болно гэдгийг мэдээд байсан гэсэн чинь нөгөө үг. Чамд найдаж болно гэдгийг мэдээд байсан гэж чихэнд нь сонсогдоод харалтаа. Харахад хүйтэн харагдаж байгаач бүрэнхийгийн хэлсэн үгэнд баярлаад бүр туулаа шиг дигдээд хайр хүрмээр байгаа зү. Пиано хөөхөн. Хүлэгт харин Аня маань бүр баасна хүрээд баах гэд бүр зовж гинөө зайлуул. Яасан чи баах чинь үү гэхээр үгүй би баах олоогүй. Эн чинь манай сургуулийнхаа ингэж бүжгэлтийн та нар мэдгүй л андаа гэд бүр үхлээ царай марин цайгаад ингээд Аня маань баасны бурхантай уулздаг. Сайн уу Аня? Би баасны бурхан байна. Тийм ээ. Чи маш удаан хугацаанд баасаа үнэхээр сайн төвчж чадлаа. Тиймээс чамааг одоо шагная. Одоо бие сулал охин минь. Баасны цэцэрлэгт хүрээлэнд 5 морилч гэж ах шиг манай Анягийн төсөөлөлт их бодлоо л тоо. Хурандаа Снайдл харин яава нөгөө охин чинь баасна уу гэсэн чинь үгүй эрхмээ арай байгаагүй л байна гэсэн чинь. Тэгвэл зүгээр гидсийг нь зүсэж байгаад ав гэт юм да. Үнэн байлаар хэрцгий гараа илээ. Домитри харин Аняг орон дээр хөвтүүлсэн. Шар гурав. Миний шар гурав баагаарай эдэр баг ном уушаад байгаа мó яагаад байгаа. Бүрэнхий маань тэдний том үлгт өөрсдийнх нь хүн гэж итгүүлэх гээд манай төршний системд дэвдрэл гарсан. Та бүхэн буух зөвшөөрөл өгөөч гэд зайл хэрэглэж орох гэсэн биш. Үнэрч хурандаа шууд зүгээр бууд шууд дуусах гээд онгоц авах юмгүй болж хөлгийн дээр буугаад ёрыг бүрэнхий онгоцон цуусныг мэдээгүй байгаа болохоор хоёр тийшээ салцгааж явцдаг. За онгоц газардахад нэлээд том газар хөдлөлчийг юм болсон болохоор энэ үеэр Аня зогтож арай гэж нойлын бараа хараад баг уйлнөө. Аргагүй штэ. Баасаа их утаан твцэндээ. Тийм ээ Аня. Чи чадлаа гэснээс. Ёр харин тэдний том зэвсэг маш хүчрхэг сум нь хизээж дуусшгүй F гих хувилбартай тулалдна. Тэр нь бүр ядаж өвхөж өвөхгүй. Ёр ч бас л нилээн хурдтай, нилээн хинамгай, туршлагатай алуурчин. Хэдий ч энийг бол үнэхээр барахгүй байд юм аа. За Аня маань зугцсанч дахиад баригдсан бүр доод давхар руу аваач гээд нөгөө хурандаа ч үнэн зэм үү. Бүрэнхий тийшээ орж чадсан хэдий ч үнэрч санаатай хурандаа Снайдл шууд өндрийг нь авч хичнээн дүрээ хувиргасан ч пүү чи хизээ ийм амар соёлтой олцсон ингээл үзэлцээд сүүлдээ бүр хортхий шидээд үүнийг нь доор хүлүүлсэн байгаа Аня бодлыг нь уншаад Яна илтэд алхахны хаава гэд бүр хүчилж байгаад нөгөө олсоо таслаад толгоогоороо нэг товчлуур мөргсөн товчлуур цонх нэг товчлуур байсан байж таарад хортхийн шууд гадагшлаад үнэн гой тэхүү. Хортхий гадагшилсны дараа харин хурандаа Снайдл нэг биш бүр хоёр болцсон хүчийг үзэж байна. Малнуудаа энийг буудаач гэхэд нөгөөх нь за би та нарын хурандаа байна. Энэ малыг бууд гэдэл. Яг адилхан хоёр хүний хэнийг нь жинхэнэ хурандаа гэж ялгах вэ? Нөгөөдүүл нь айцхаагаал хараад л тэгээд эцсийн жинхэнэ хурандааг бүрэнхий маань ялж цэргүүд нь өөрийгөө Снайдл гэд итгүүлчихдэг. Тэгээд тэр хэдийг хүлгийг орхиж бүгдийг нь газраар явуулахар болж байхад ёр маань нөгөө аимшигтай хүчтэй F хувилбарыг ялан дийлдэг. Харин Аня бүр аав руугаа гүйгээд бүр үнэн хөөрхөн чин сэтгэлээсээ аавыгаа аварч чадсандаа баярлаад л мэдээж цүнхнээс нь черетэ ликор бүндгэс гэдэл унаа шүү дээ. Мэдээж бүрэнхий хөөх миний охин зүгээр энийг авахгүй ч л явсан юм уу гэл ёстой хөөрхөн.
За, Ёрманч тэр хоёр тэрийн ирээд л хамтдаа аялна гэж ярьсан биз дээ. Юу гэж та хоёрыг хайхав дээ гэдэл. Манай гураас өөр хин ч энэ хүлэг дээр байхгүй байгаа штэ. Тэгээд хүлэг бол баг бүхэлдээ шатах гээд жолооны хүрдний эвдэрсэн болохоор заавал хүрдийг нь эргүүлж далаа руу оруулахгүй бол нэг хот руу ойртож байгаа. Тэр хот руу орох юм бол маш олон иргэдийн амнаас эрсдэх аюултай болохоор Ёр Аня бүрэнхий 3 буюу Поржрын гэр бүлийнхэн маш том аюулын ард ийм амар царай гаргаж хамтдаа гарч чаддаг. За ингээд бүх зүйл дуусаж манай бүрэнхийг Стрикс ажиллагаанаас хасхааргүй болж цаашид гэр бүл хിവэр үлдэж байгаа бол Аня маань мэригээ хийх гэтэл гал тогоон шатаад асуудал үүссэн учраас хоолны тэмцээн хойшлогдоод дараагийн тэмцээнийг нь сургуулийн дид захирлан шүүх болсон учраас тэд дахиад л өмнөд бүс рүү явж өөр амттан хийх аялалдаа гарахаар ярилцаж байгаар аниме маань төгслөө. Үнэхээр игдүүтэй бас сонирхолтой гоё аниме байгааз. Миний хувьд хизээж харамсаж байгаагүй зүйл бол би YouTube сувга Anime Curtain Guide гэдэг энэ сувгийг хөгжүүлж нээсэндээ бүр маш их баярлагдав. Хайртай шүү. Зүрх.